Сайн байцгаана уу? Та бүхэндээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар сургуулийн бага анги боловсролын бүтээлч уншлагын тайланг хүргэж байна. Энэ хичээлийн жилд тус сургууль нь бага ангийн 6 бүлгийн 192 суралцагчид багш зохицуулах цагаараа унших чадварыг ахиулах уншлагын цагийг зохион байгуулж байна. Үүнд номын хандив цуглуулсан үлгэрийн цаг, ойлгон унших ихтер ажиллах, номын тэмдэглэл хөтлөх, жижиг ном хийх, багштай уншлах хийх эдгээр ажлуудыг төлөвлөн хийж гүйцэтгэлээ. Болд эрдэнэ багштай нэгэн ангийн суралцагчид нь аав ээж эмээ ээтэйгээ болон гэр бүлийнхэнтэйгээ үлгэрээр хүмүүжийн урайндор үлгэрийн цагийг зохион байгуулдаг. Суралцагчдын гэр бүл бүхэн чөлөө цагаараа хүүхдтэд үлгэр уншиж өгдөг. Хүүхдэд сонссон үлгэрээ өөрийн үгээрээ бусдад ярьж өгөх аргад суралцж байна. Үүний үр дүнд ангид номын хандив зарлан ном цуглуулсан номын сан баяжсан байгаа. Гэр бүлүүд ангийн номын сангийг ашиглахаас гадна хүүхдэд уншиж өгөх үлгэрийн номыг цуглуулгатай болсон мөн хоорондоо номоо солилцож уншдаг болсон байгаа. Ангийн суралцагчдын 14 хүүхэд буюу 46.7% нь үлгэр сонсон үйл явдлыг цээжлэн тогтоож бусдад өөрийн үгээр тайлбарлан ярих чадварыг эзэмшиж байна. Хулган шууд л орны хүндийг навсаж хийсэн өрн цүнх рүү шургачглаа. Цүнх дотор тас харанхуй. Тэнд ганц ном 2 нэвтрээс өөр юу ч байсангүй. Хулган номын булангаас татан хацтал ном учиргүй чанга ёолон чи яасан өрөвдөх сэтгэлгүй амтан бэ. Өдөржин харанхуй савнд хэвтэж нэг уйдах чам зургайлгаж бас нэг өвдөх мөн хэцүү ээ. Үгүй ердөө харж хандах эзэнгүй чамайг хавцаж хэвлэхэд яадаг юм гээд хулган дахин ухас хийвэл ном хатуу хавцаа гинэт дэлгэж хамар дундуур нь буулгаад авчээ. Чадал ихтэй өдөөсөө нэг тэмээжээ. Тэгэхэд ийм гоё өвөртэй, ийм гоё шүүлтэй ажээ. Тэгээд бүгд асуува. Чи эврөөж гэж говаа гэсэн чинь мараа самд энэ голтой ээж эвчи буцаад өгье гэсэн чинь тэмээх байлуу маих байлуу Мөн сонссон үлгэрийнхээ үйл явдлыг гэр бүлийнхэнтэйгээ хамтран зурж сурсан байна. За мөн шинээр өсөг үзэж чадаа холбогдуулан сурсан өсөг бүрээ гэр бүлийнхэнтэйгээ хамтран давтаж номоо уншиж ганцаараа мөн дасгал ажлын хуудас дээр ажиллаж сурч байна. 2 дугаар ангиудын хувьд номын тэмдэглэл хөтлөх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүний үр дүнд суралцагчдын ном унших хүсэл нэмэгдсэн. Ойлгон унших чадвар 6.3%-аар агсан бол хурдан унших чадвар 8.2%-аар зөв унших чадвар 371%-аар агсан байна. Эрдэнэсүх багштай 3 ангийн суралцагчид уншсан их үлгэрийг дүрээр уншиж номын бүтээлч тэмдэглэл хийх арга барилд суралцж байна. Үүний үр дүнд ойлгон унших чадвар 1482%, зөв унших чадвар 947%, өөрийн үгээр ярих чадвар мөн нэмэгдэж байна. Бямцдаг багштай 4 ангийн суралцагчид өдөр бүр 20 минут уншлага хийдэг ба уншсан их үлгэрийн утгыг өөрийн үгээр тайлбарлан ярих
чадвартай болж байна. Үүний үр дүнд ойлгон унших чадвар 1291%, зөв хурдан унших чадвар 869%, өөрийн үгээр тайлбарлан ярих чадвартай суралцагчид 21 буюу 56.7% болж агсан байна. Одоо би хоёр найз эхийг уншаад танарт юу болсон гэдгийг ярьж өгье. Хоёр найз энэ муу сохор номон юу хийж чадах билээ дээ, ядахта хараамагтай гэж дурамжлан хэлснээ үүс захадахад хамгийн би хийн энэ надад тус хүргэлээ дээ, дараа л болно гэж санаа алдав. Дулаан үүр засгаас газар ухахад цохор номон иж шидэг үзүүлв. Дорог нөхрөө хамгийн гайхалтай ажлуудыг үзээд багтан баярлаж сууж хоёр найз юу хийхээ шийдэж мэдэхгүй байлаа. За. Тэгэхэд юуны тухай гарч байна? Хоёр найзын тухай гарч ин. Тэгээд нэг нь сохор номон ингээд найзтай хоёлаа одоо эртхэн одоо байр засъя гээд гадаа амин хөтөрч байгаа бол хоёлаа ингээ шороо ухаад ингээ газар ухаад хоёлаа ингээ дулаахан байр одоо хияа тэгээд тэг ингээд хоёр найзын нэг ингээ нөхөртөө ингээ айгүй гайхалтай газар үзүүлсэн. Тэгээд хоёр найз одоо юу хийхээ мэдэхгүй яаж нөгөө шороо юхаа 4-р ангийн суралцагчдын өдөр тутмын уншлагаас танилцуулъя. Эми урмал гэдэг сэдв ойлгосноо яаж өгөө. Манай оронд олон өөр хортой хоргүй ургамал байдгийн байна. Эдэнтэд одоо хүртэл хортой хоргүй ургамал ургамлыг судалж чадаагүй юм байна. Хортой ургамал нь хүний биеинд хор нөлөө цамц 20 нас дөнгөж хүрч байгаа би айлын бэр болоод явлаа. Хадам аав маань нэг өдөр аавда нэг монгол цамц оёод өгөөч гэхэн тэр ээжийнхээ зааврын дагуу юм ойдог байсан. Би дааж ойж байсангүй. Одоо яана чадах болов уу, торгыг нь эвдээд хаях вэ гэд их л төгшөв. Одоо тэгээд нэгэнд оёх даалгавар авсан хүн төгшөөд суултай. 4-р ангийн суралцагчид багшлагжуулалт цагийн хичээлээрээ унсан номын тэмдэглэл хөтлөн эхлэл, гол төгсгөл хэсгээр үйл явдлыг ялхан бичиж сурсан байна. Ингээд сурсан зүйлээрээ бяцхан ном хийж бусдаа тайлбарлан ярих, өөртөө итгэх чадварыг мөн эзэмшиж байна. Ангийн нийт суралцагчдын 34 хүүхэд буюу 94.4% нь хамрагдаж байна. Эхлэл хэсэг өргөдийн үүр байдаг аргыг нь судалж үзвэл маш сонин. Үүрээ барихдаа юуны өмнө ашигладаг зүйл нь өргөс мод, хурц үзүүлэлт, зэрэг өвгөл хахад зовоомор юмсыг хэрэглэдэг. Эхлээд тэдгээрийг дэвсэж түүн дээрээ амьтны ус ямар овооны өчиг маш зөөлөн зүйлээр хүчиж бүрнэ. Гол хэсэг их маш сонин. Гол хэсэг их бүгд ангахаа үзүүлэхэд хэсгээс сурна. Төгсгөл хэсэг ингэж хэсгийг хэцүү зүйлийг хийж. Их найрамдлагчтай 5-р ангийн суралцагчид номыг бүтээлч тэмдэглэл хийх аргад суралцж байна. Нийт бага ангийн хэмжээнд багш нар унших чадвар болон ойлгон унших чадвар сул байгаа суралцагчдад чиглүүлэх асуултаар дэмжин ойлгон унших чадварыг нь ахиулах давтлагыг өдөр бүр хийж ажилладаг байгаа. Анхаарал тавин сонссон та бүхэндээ баярлалаа.